бүгдэнд нь орой юм өдрийн минь төргий. Тэгээ нэг зүйлээ хэлэхгүй бол үнэхээр болохгүй байгаа даа. Сошиал дээр манай дүүнер болон өсвөр насны хүүхдүүд TikTok, Instagram-ыг маш их ашиглаж байна. Энээс ямар үлгэр дүүрэл авч байгаа мэдгүй үзэж байна. За энэ юм шиг болох юм бол мөнгөтэй болчих юм байна, гоё болох юм байна, баян болох юм байна гэсэн сэтлүүдийг бол зарим нэг хүмүүс өгч байна л дээ. Тэгээ нэг зүйлийг сэрэмжлүүлж хэлэхгүй бол болохгүй байна. Одоо сүүлийн үед энэ сошиалаар гарч ирээд байгаа TikTok болон Instagram дээр Нико гэдэг энэ залуу байгаа. Ямар бичлэг хийж гэнэ вэ гэхээр за би ийм мөнгөтэй ийм баян ингэж амьдардаг, намайг дагуул ийм мөнгөтэй болно гэх мэт утга агуулгатай юм бичлэгүүдийг хийгээд байна л да. Тэгээ энэ хүн чинь болонгууд ловер чинь гэмт хэрэгтэй хүн байгаад байгаа хамгийн аюултай байгаад байгаа байхгүй. 18 онд маш олон хүмүүсийн мөнгийг аваад Forex-ээр одоо мөнгийг чи өсгөж өгнө гэдээ маш олон хүмүүсийн мөнгийг аваад ловер таад Монголоос цухтаагаад ингээд алга болсон юм байхгүй. Тэгээд 7-8 жил ингээд байхгүй байж байгаад сайхан инжлээс ингээд буцаад гарч ирж эхэлчихээн л та. Буцаад Instagram болон TikTok дээр янз бүрийн бичлэгүүд хийж гин хүмүүсийн хандлт авч гин. Тэгээд өсвөр насны хүүхэд болон дүүнэрийн маань ингээд тархийг угааж эхэлж байна. Өмнө ингэж болж байсан чинь дахиад нэг ингээд ловер хийх гэсэн бодолтой байх гэж миний хувьд бодоод байгаа байхгүй. Тэгэхээр өсвөр насны хүүхдүүдтэй ингээд юм мундаг байгаа, мөнгөтэй, баян гэдэг ийм ойлголтуудыг өгөөд ийм амархан мөнгөтэй болно гэдэг ийм буруу ойлголтуудыг өгөөд байна л да. Хүүхдүүдийнхаа юу үзэж чинь хинээс ямар үлгэр дүүрэл авч ийн гэдэг нүүдийг бол сайн хийнэх хэрэгтэй. Дамаа ийм ловерчин, гэмт хэрэгтэн ийм хүмүүсийг бол cancel culture хийгээд дахиж бүр сошиалаар гарч ирэхгүй болох хэрэгтэй байгаа даа. Тэр хойч үеэ ирээдүйн дүүнэрээ хамгаалахгүй бол өөр улс оронд чинь хамгаалах хүмүүс байхгүй. Дуртай нь гарч ирээд тэр хүн бол Монгол улсын иргэнч биш. Дуртай нь ингээд сошиалаар гарч ирээд буруу үлгэр дүүрэл өгөөд өөрсдөө ингээд хавханд оруулж чагаад дүүнэр маань ингээд тархиар тоглох гээд байна. Тийм болохоор энэ эцэгчүүд заавал үзээрэй, олон хүн үзээрэй. Бүр сошиал дээр гарч ирэхэргүй болтол нь бүр ингээд cancel culture хийх хэрэгтэй байна. Энийг бол сэрэмжлүүлээд энэ бичлэгийг хийлээ.